байгаа энэ малчин түмний одоо Монголын төр анхаарах хэрэгтэй. Тэгээд сүүлийн 20 жил энэ 6 настай хүүхэд нэгдүгээр ангид ордог болж Монгол улс маань 12 жилийн боловсролын тогтолцоотой болсноос хойш 20 жилийн хугацаанд бол энэ малчтын хүүхдээ сургах асуудал дээр маш их хүндрэл бэрхшээл гарч за ингээд малчин өрхүүд одоо тус тусдаа амьдарч нэг нь хүүхдээ хараад нэг нь одоо мал хөрөнгө хараад ингээд тусдаа амьдардаг болсноос хойш бол одоо маш их одоо хүндрэл бэрхшээл гарч байгаа. Тэгээ энийг бол тооцоод барш. Энэ сум болгон дээр л одоо хурал хуу хийхэд бол энэ яригдчих байна. Тэгээд монголчууд бол ер нь одоо 10 жилийн боловсролтой байсан. Тэгээ 12 жилийн боловсролын тогтолцоотой болсноос хойш одоо энэ ямар нэгэн одоо энэ хүндрэл бэрхшээлийг малчтын хувьд, хилчдийн хувьд дээр застав дээр байгаа одоо олон одоо мянган хилчин ард түмний одоо хилчдийн хүүхдүүдийн хувьд, замун тариаланчдын хувьд бол бид нар бас дөрвтэй бас орлого хийж чадаагүй юм байна. Тийм учраас бид бас энэ улсын их хурлын 36 гишүүн гар үсэг зураад за бид энэ сонголттой болгоё. Бүл хүчтэй айл байна, бүл хүчгүй айл байна. Сумын төв дээр ойрхон айл байна, аймгийн төв дээр ойрхон айл байна, хол айл байна. Тийм учраас одоо орчин үеийн технологийн дэвшлиг ашиглаад мөн одоо энэ явуулын багш одоо Ахмад багш нараа түшиглээд мөн одоо энэ боловсролын их сургуулийг суралцж байгаа тэр оюутнуудаа ашиглаад тэр дадлага хийх боломжийг одоо ашиглаад энэ төр очиж хүүхдүүдтэй төр дөхөж очиж хичээлийн заяа. За телевиз зурагтаар нь очие, гар утсаар нь очие. За утсан харилцаагаар мэдээж очин. За явуулын багш очие гэдэг ийм олон одоо боломжууд байгаа. Тийм учраас энэ 6-7 настай хүүхдүүдийг 1-2 дугаар ангид нь сонголтоогоор малчдаа бас эрх чөлөөг нь олгоё. Сонголтоогоор энэ 1-2 дугаар ангийн төгсгөө 3 дугаар ангиас нь 8 настайгаас нь танхимд сурж болох юмаа гэсэн энэ хувилбарыг одоо хуульчилж оруулаад тэгээд боловсролын яам яг энэ тохирсон журам хөтөлбөрийг боловсруулах хэрэгтэй. Тэгээд хувилбарт ийм олон хувилбартай ийм сонголтыг малчдаа ингэж өгөө. За энийг дагаад бол тариаланчид хилчд маань бас орох бах. Тэгээд энэ Монгол улсын өргөн удам нутагт байгаа хүмүүс тэр одоо удам залгасан малчид тэндээс төрөх ёстой. Ирээдүйн одоо Монгол улсыг авч явах хүмүүс бол яг одоо бага наснаа тэр гэр бүл нь бүр бүтэн байх ёстой. Гэр бүл бүтэн байхад бол одоо хүүхэд бол сайн явна. Тэгээ хамгийн том багш бол аав ээж хоёр. Дараа нь бол одоо эмээ өвөө. За тэгээд багангийн багш гэл ингээл цаашаа явна шүү дээ. Тэгээ боловсрол гэдэг чинь бол бас өргөн ойлголт. Тийм учраас монголчууд бол энэ 190 мянган энэ малчин өрхөө бол хамгаалж хайрлаж явах хэрэгтэй. Тэгээд энэ бол нэг малчин айлыг бол үйлдвэр гэж үзэх хэрэгтэй. Тэгээд сүүлийн жилүүдэд бол ялангуяа сүүлийн 3 жил 35 хүртэлх залуу малчдын тоо бол 8,000-аар багассан байна. Тэгээд 8,000 малчин айл хот төв рүү орж одоо уул уурхай руу ч юм уу ажилгүйчүүдийн игнэнд ч юм орсон ийм тооцоо байгаа юм лээ. Тийм учраас одоо энэ төрөөс анхаарах энэ малчдын хүүхдийг 6-7 настай хүүхдийг төрөөс анхаарч сургахад нь дэмжлэг үзүүлэх нь бол манай улсын язгуур эрх шиг тусгаар тогтнолын асуудал юм аа гэж бодож байна. Хуулийн төсөл нь өргөн баригдсан байна.